Монголын оюуны баялаг бүтээгч, уран бүтээлчдийн ертөнцийг шинэ өнцгөөс харуулж, урлагийн үн цэн, мэдрэмжийг үзэгчдэд хүргэх, бүтээл урлал нэвтрүүлэг, өвөрмөц өнгө төрхөөрөө ялгарч, бүтээл бүрээрээ үзэгчдийн сэтгэлийг хөдөлгсөн зураач, банзрагчийн орхон туулын урлагаас үзэгч танд хүрч байна. Намайг банзрагчийн орхон туул гэдэг. Аав ээж хоёр маань хоёулаа Баян өнгөрийн улсууд, би Баян өнгөрт төрсөн. Өссөн нутаг бол Говьсөнбөрийн аймагт өссөн. Тэгээ зураач мэргэжилтэй орхон туул гэдэг юм байна. Ер нь яг одоо ийм тохиолдоод зураач болов. Ер нь хүүхэд байхын л зураач байсан. Зураач байсан гэж зурах дуртай тийм хүүхэд байсан. Тэгээд зөвхөн гол бас нэг нөлөөлж ирсэн манай аав Баян өнгөрийн аймгийн театрт ажилладаг хөгжим зохиолч юм байдаг. Тэгээ нэг өдөр аавыг дагаж явж байгаа тэр нэг театрын зураач хүний нэг өдөр арын том тайзны зураг зурж байгаа. Тэрийг хараад бол ер нь ерөөхдөө нэг одоо баатар харж байгаа юм шиг одоо ингээл хүүхэд огшоол. Тэгэл ерөөхдөө энэ ерөөс тэгэл толгоноос гараагүй тэр хүүхэд байхын л зурдаг гэсэн. Тэгээ манай аав ч өөрөө Баян өнгөрийн бас зураач нартай их найзалдаг тийм орж урлагаар нь орж гардаг. Тэгэл ер нь их тэгтээ тэр нөлөөлж зураач болсон гэхээсээ илүү би ер нь бүр ухаан орхосоо л зураг зурах дуртай байсан. Би тэгж боддог шүү дээ. Зураач зарим мэрэгчлүүд нөгөө сонгож болдгоо мэрэгжил гэж байна. Сонгодгоо хүн одоо математикч болох уу, одоо эдийн засагч болох уу шиг тийм үү? Биш нөгөө цаанаасаа л хөөгдөө хасаал ухаан орхосоо дуулах дуртай бол бүжиглэх дуртай бол гэдэг шиг нэг хідэн мэрэгжил байх шиг байна. Говьсөнбөрийн аймагт одоо 10 жилийн өмнө сурдаг байх. Төрчлөг урлагийн дээд сургууль төгссөн Мөнхөлзий гэж багш дөнгөж шинээр төгсөж ирээд. Тэгээ тэр багш дээр одоо 8 төгсөн төгслөө тэр багш дээр сурж агаад. Тэгээд хотод Раажуугын нэрмжид үйлдвэр хөдөлгөөний сургууль гэх тэнд уран зургийн ангид нэгтэй аймаг багш дээр уран зургийн ангид орж. Тэгж анх одоо оюутныхаа юу эхэлчихсэн. Тэгээ би ер нь яг нөгөө багшаагаа дагаад Монгол зураг, бурхан зураг энэ төр надад зааж өгдөг гэсэн Монгол зургийн техникийг харах. Тэгээ би бол өөрөө хүүхэд байхад уран зурагт дуртай. Тэгэл уран зургийн ангид орно гэсэн байгаа тэгэл орчихсон. Би ч нэг юу яасан юм аа. Төрчлөг урлагийн дээд сургуульд орно ер нь 10 төгснө гэдэг нэг үзсэн чинь манай одоо нөгөө анхны багш чи 10 төгсч чадахгүй чи сурлага муутай эртхэн нөгөө мэрэгжлийнхээ бараад тэгээд тэгээ гандид анх уран зургийн ангид ороод манай анги чинь ганц охинтой тэгэл нэг 20-од банд орж байгаа. Тэр чинь бол яг бас бүр 10 төгсөд төлөвшсөн биш нэг одоо нэгсэнд 10 жилийн хүүхдүүд л оюутан болоо явчихна гэсэн үг шүү дээ. Коллежийн оюутнууд болчихно гэсэн. Тэгээ яг оюутан болоод манай яг анги тааж авсан багш маань дөнгөж одоо шинэ залуу багш байсан. Тэгээд эдрийг одоо ерөнхийдөө ингэ нөгөө ирч хүчтэй ч байсан баг залуу дөнгөж 20 эдтэй 21 2-тэй багш хүн. Эднийг ер нь маш их шахдаг байсан. Эдгээр өөрсдөө ч бас их дуртай ер нь хичээлээс хойш суугаад байдаг хүүхдүүд байгаагүй ингээл байнгын жижүүр гуйж байгаа л хондог одоо их идэвхтэй гэх юм уу? Тийм өөрсдөө нэг тийм юутай анги байсан. Тэгээд одоо тэр нэг яг бас тэгэл анх тэр төрслөг сургуульд ороод яаж ах чинь тэр багш нэг жоохон магтангууд одоо юу гэдгийг ангийнхандаа өнгөртөх ч юм уу те ингээл нэг тиймэрхүү юмнууд байлгүй яг одоо хүүхд чинь нөгөө амар дэврүүн байгаа шүү дээ. Тэгээд бид нар чинь тэр одоо нөгөө ардын жүжигчин эхлээд орохдоо ардын жүжигчин төрийн сойрхол байж байгаа буураад хинч болоод төгсдөг гэдэг. Тэр яах вэ нөгөө юу юм шиг байна. Бид нар чинь яг үннийг хэлэхэд нөгөө аав ээж маань нэг юм социализмын шагнал урамшуулаад тэрнээс залгаал те ингээл явдаг. Тэгэл одоо хамгийн дээдл нь ардын жүжигч юм одоо зураач юм уу те ингээл нэг тийм юмар төсөөлцгөөж байгаа шүү дээ. Тэр мундаг хэллийн бахлаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ яг төгсөөд одоо ингээд олон жил яг уран бүтээлээ хийж байна. Яг уран бүтээлч хүний хувьд бол тэр их тийм одоо одоо яг үнэндээ бидний мэдж байгаа манай салбар донд баг хинч тоогдоогүй ингээд өөд болсон мөртлөө эргээ харахад амар агуу хүмүүс зөндөө л энэ
өөрөө шагнал урамшуулдаг ч нүдээ олддог ч юм уу, олдгүй ч юм уу те, олдгон ч олддог байх. Гэхдээ бараг тухайн цаг үедээ үнэлэгдэж чадаагүй, ойлгогдож чадаагүй төрүүлээ төрсөн байсан хүмүүс зөндөө байдаг байсан юм байна. Тэр бол одоо маш чухал зүйл бас биш юм байна. Хэмжүүр биш юм байна гэж ер нь ойлгож байгаа шүү дээ. Зураач архан тулны бүтээлүүд ихээхэн шинэлэг, манай уламжлалт урлагийн хэв маягаас өөр тэгсэн хэрнээ зөн бэлгийн урлаг мэт. Тэр яаж хиймээр санагдана, түүгээрээ л хийдэг сюрреалист бүтээлүүдээрээ томоохон байр суурь эзэлдэг уран бүтээлч юм. Хүн болгон зураг зурж байна. Одоо зураач нар асар их байна те. Дэлхийн гоо сайхан тэр бүтээсэн агуу бүтээлүүд гэдэг бол одоо сав сайлууд юм бол дүүрээд хальцсан те. Одоо агуу сайхныг бол одоо тоочод барахгүй шүү дээ. Тэгээ хүн тийм байхад одоо яагаад ингэж хаал багаас нь доод чигээс нь хүн ингэж сураал одоо тэр хүмүүстэй өрсөлдөх гээд байгаа юм шиг зураад байдаг юм. Энэ чинь өрсөлдөөн биш юм байна л да. Надад нэг юм үнцэг байна л гэсэн утгал юм байл л дээ. Би тэгж л ойлгоод байна ер нь. Одоо жишээ нь хүн энэ ямар гой зураг вэ гэдэг дуурайд зураад байвал тэр хүний амьдралын урт цаг хугацааны үед хэн ч хэрэггүй зүйл болчихно. Бараг тэр хүн амьдраагүйтай адилхан тий, зураагүйтай адилхан. Тэгэхэд уран бүтээлч хүн үгүй ингээд би чадахгүй ч гэсэн надад нэг юм гаргалгаа байна. Надад нэг арай нэг юм үнцэг байна гэд хийгээд байгаа штэ. Гэж л бодоод байгаа штэ. Тэгж л хийдэг байх. Би бол тэгж л бодож хийдэг уран бүтээл. Яг хөө зөв энэ зурган дээр би бол нэг юм гайхалтай хүмүүс байдаг. Нэг юм хэсэгхэн зур өнөр өнгөө тараагаад тэгэл хатаж гандаад ингээд тий. Уул нь одоо энэ орчныг гэрэлтүүлэх гээд энэ орчлонд ингээ өнгө нэмэх гээд байгаа хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх нь нэг юм хавчлага нүд үзүүрлэлт дунд ингээд амьдралаа өнгөрөөдөг тий. Тийм хүмүүст зориулж зурсан зураг гэх юм уу? Уул нь хүмүүс энэ бүхнээс зүгээр одоо хэрвээ таны хажууд гайхалтай чадварлаг нэгэн байвал те авьяастай нэгэн байвал тааших хэрэгтэй байхгүй баярлах хэрэгтэй тэр хүнд шүтэх хэрэгтэй те тэгт чинь ихэнх нь нөгөө атаачдын дунд тэрнээсээ болсон юм хавчлагын дунд ингээд өнгөрчдөг тэр санаа юм уу ер нь одоо би бол ингэдэг үзлэн үзэж явж байгаад үнэхээр хин нэгний гайхалтай зураг байвал ингээд би бүр зориуд мессеж өчтдэгсэн ч таалд бол баяр хүргэдэгсэн ч ингээ баяр хүргэдэг. Тэр чин хүн энэ явааныг насандаа ингээд хүний хийж бүтээсэн, хүний оюунаас гарсан гайхалтай юм харж байсан гэдэг чинь бас нэг буйны юу штэ. Буйны асуудал واخгүй юу? Буянтай хүн л тэр сайхан юм бол. Тэгэхэд хорсоол эхэлдэг те, зовоол эхэлдэг те. Хүн сайн байсны төлөө, хүн илүү байсны төлөө, сайхан байсны төлөө зовоол, шаналал ингээл өөрийнхөө амьдралыг бүр бараан болгоол те. Тэг чи уул нь одоо энэ ингээд үнэр та нар энэ өнгө арилахаас өмнө авшиг одоо тэр юу нэ буйнаас нь хүртэх хэрэгтэй байхгүй хүн баярлал. Хуучны элемент оруулж ирдэг нь хуучинсэг сэтгэлгээ те. Хуучинсэг сэтгэлгээ гэдэг чинь өөрөө өөрийнх нь амьдралыг тухтай болгох гэсэн, өөрийнх нь амьдралыг илүү гоё болгох гэсэн тийм санаа шийдлүүдэд ингээд нөгөө дургуулах гэж байдаг дандаа. Хүн яг нэг юм байд юм лээ анзаарвал хүн болгон ийм сэтгэлгээний үүрэгтэй. Одоо яг хэвтээд сурцсан тэр үүрэндээ байж ах дуртай. Тэр үүрэн заваан байна уу, бохир байна уу хамаагүй. Яг л тэндээ ингээл ороод нэг хонхорцгоо олвол хэвтээ сурцсан, ойрхон тойрноос идэх юм болоод идээс сурцсан тийм тархины үүр байна, сэтгэлгээний үүр. Хол яваад, уул давж очоод шөө агуунуудыг нэгжээд явдаг төрлийн хүн байна. Тэгэхэд одоо чинь магадгүй хажууд нэг хүн амар гоё агуугаа догчуулаад тий тухтай амьдрал эхлэхээр уул нь тэр хүн тэрнээс суралцах байтал дургуулах гэж эхэлдэг. Тэгэхээр энийг хэвшмэл сэтгэлгээний үүр гэж нэг юм байна. Тэр үүрэндээ л байж ах санаатай. Тэгэл одоо тэрэнд таалагдахгүй юм. Одоо шин сэтгэлгээтэй хүн гараад ирвэл муулж байдаг. Ойлгохгүй болгоно муухай юу гэж бодож болохгүй шүү дээ. Тэгэхээр ойлгохгүй байх тусмаа баг тэрэнд игдүүс дургуулах гэж байдаг ч юм уу. Энэ өөрөө нөгөө сэтгэлгээний баригдмал одоо би үүр гэж нэрлэдэг байгаа. Өөрөө бол тэр тийм үүрэндээ хэвтэртэй ороо сурцсан нэг тийм юм байна. Монгол улсын сан хөмбөрөг, уран зургийн галерейд түүний амь, төрөх, зам,
өртөө зэрэг бүтээлүүд бий. Зураач орхон тул өвөрмөц өгүүлэмж бүхий харсан хүн бүрт өөр бодол мэдрэмж авчирдаг онцгой бүтээлүүдээрээ гадаад дотоодын 30-аад үзэсгэлэнд оролцож шилдэг урлагийн бүтээлийн шагналыг 4 удаа, шилдэг уран бүтээлч Алтан биер шагнал, шилдэг бүтээлийн Гран-при, олон улсын урлагийн бүтээлийн тэргүүн байр зэрэг олон цом аваардсан эзэн болжээ. Ингэдэг юм лээ. Бүтээл дээр нэг юм одоо бүтээл тайлбарлахдаа маш боломжтой юм лээ. Яа тэгэхээр нөгөө уран бүтээлч зарим бүтээлээ бүр ингээд өөрөө бүрэн контролдож ойлгосон байх ч албагүй байт юм лээ. Байд юм лээ гэдэг нь мэдхгүй ингээд нийгэмд хөтлөгдөд хийчин те ингээд нөгөө таашаал юмдаа ч юм уу онгод хэмэртаач гэдэг юм уу те хөтлөгдөд хийчлээ. Тэрний гаргалгааг бид нар бүр ингээд заавал ойлгоцсон байх бас ч албагүй ингээд. Зарим талаараа нэг юмд дайруулад ингээд тий одоо хөгжмийн зохиол гэхэд нэг юм зурс хийгээд ороод тэрэнд ингээд хөтлөгтөө хийчдэг. Тэр нь магадгүй өөр захиалгатай өөр одоо утгатай байж болохоор байна. Магадгүй одоо жишээ нь миний ингээд за ийм ер нь уран бүтээлийг нэг ингэж хийж байгаа. Ингээд тоо шиг бодоод ийм байна гэдээ ойлгонготоо гаргаж бараг л хийхгүй. Яг зарим юмыг бүр бодож ингээд энд нь тийм байвал тэр энийг илэрхийлж чадна гэж тооцож хийж байгаа ч бүтээлээ. Зарим нь бол бүр ингээд зөнгөөрөө хийгээд дуусчаад тэр яг юу болж хуурж байгаагаас уран бүтээл өгдөг. Тэнгүүт одоо жишээ та хэвтэрт нэг юм зөрүү гарна. Би нэг юм бүтээлээ ингээд тайлбарлаад байлаа те. Муухарлаа тэнийг тайлбарлалчлаа. Жишээ нь та тэрийг ингээд аюугай хүлээж авцсан байж магадгүй байхгүй. Энэ юм тийм юм байна, ингэ тийм байна, энэ ингэж ингээд надаас 1000 дахин илүү ингээд тэндээс юм ойлгоод хүлээж авцсан байдаг. Тэгэхэд би одоо ингээд нэг арай дутууд энэ чи өөрөө ингээд бас нэг тийм зөрүү гарч байна. Нэг хэсэг бас нэг уран бүтээлийг тайлбарлахгүй энэ төр би тэрэн дээр жоох эсрэг үзэлтэй бодолтой байдаг гэсэн. Уран бүтээл тайлбарлахгүй гэж хүмүүс зөрдөг шүү дээ. Зарим уран бүтээлчнүүд би тайлбарлахгүй бүтээлээ тайлбар. Тэр чинь бас нэг ингэт юм байна л да. Би нэг юм гэж тайлбар өгч шүү дээ. Энэ бол ийм бүтээл байгаа энийг илэрхийлж байгаа ингээ орхичоор үзэгчдэд бодох хоромжоо олгодог. Яг тэгвэл дүрслэн урлагч өөрөө ярьдгүү, дүрсгүй, хөгжим одоо нэг текстгүй учраас хүнд ингээд бодох хоромжоо олгодог. Магадгүй тэргээрээ нөгөө үзэгч өөрийгөө хөгжих эсвэл бол тухайн үед сэтгэл зүйн ямар темпераменттай одоо хэцүү явж байвал тэндээс тайлбарлалаа олох ч юм уу гаргалгаагаа олох ийм нэг олон талуудтай байдаг учраас дүрслэн урлагийн бүтээлийг аль болох бити тайлбарлаа гэдэг чинь өөрөө тийм учиртай юм байна. Энэ бүтээл бол нөгөө анхны философч гэж байна. Нэр нь одоо нэг юм эртний хүн байгаа ч дүр төрх нь. Эртний хүн ингээд модон дээр хөвтсөн. Одоо энэ харцыг харах юм бол бүр ингээд нэлээд алс руу харцсан хөвтөж байгаа. Тэгээ нэг юм одоо манайхнаар бол нөгөө гийвэрнэ гэж ярьдэн шүү дээ. Тэгээд би бас нэг тэнд нэг бас нэг юм гийвэрж байгаа залуугийн бүтээл хийсэн. Тэг нэг юм майдрын суултаар суудсан. Энэ яг зөв надад нэг ийм бодол төрсөн юм л да. Одоо нэг хийцгүрч, гийвэрч юм бодож суудаг хүн байхгүй болчих. Одоо тийм зан аран шиг хүний одоо энэ нэг инстинктээс арилжих шиг байна. Одоо бүгд л уцаа нааж чинь тэг нэг юм ингээд алсын ширтээд гийврээ сууж идэг хүн ер нь байхгүй болчих. Хөгшин залууг бол ингээд нэг жоохон чөлөө олдвол уцаа оролдоо сууж идэг болсон. Тэгээ энийг яагаад би заавал хийгээд байгаа юм гэхээр гийвэрнэ гэдэг чинь өөрөө одоо тэр юм бодож гийвэрч ингээд сууна гэдэг чинь өөрөө дотоод юм хөгжил явагдах хүний амар том үйл явц хүн харахад юу ч хийгээгүй юм шиг сууж байгаа хэрнэ хүн хөгжих амьдралын тухай бодох эргэцүүлэх тийм дотоод аюул чухал процесс байгаа байхгүй. Одоо тэр алга болчих ер нь бол бүр яванда байхгүй ч болох байх. Тэгээ одоо би бол зориуд энэ тэнд хаяа нэг ингээд годмонд зөөр ингээд зориуд уцаа оролдохгүй юм бодож суудаг. Тэгээ эн чинь өөрөө нөгөө эргэцүүлэл гэж юм шүү дээ. Хүний ч хүн болгож байгаа шүү дээ. Эргэцүүлэх, алдаа оноогоо бодох, хин нэгний тухай санаашрах. Тийм чөлөө олохгүй одоо ингээд хүмүүлийгээ сууж захтаа уцаа авах чинь тийм ингээд энэ ч өөрөө хувь хүний хөгжил гэж юм юу ч явагдахаа болчихж байгаа юм л да. Гаднаас л бөмбөгдүүлээд байна уу гэхээс биш.
Яг өөрийнхөө тухай юм уу? Яг өөрийнхөө өнцгөөс хүнийг бодох, амьдралыг бодох ч өөрөө өөр зүйл шүү дээ. Тэгээ тийм юм зориулсан нэг юм анхны философч нэг юм магадгүй ингээд энэ арай овг аймаг дотор арай илүү өөр юм сэтгэдэг те анг өрөөхөөс илүү модтор гараа хөвтчдэг юм боддог нөхөр те гэж хийсэн юм. Одоо зөвөр ингээд жоохон цаг явах тусмал зөвөр энэ бүр сонгосон мэрэгчлэл би ингээд амар одоо хуучин түрүүний 2 сая ярьдаг шиг би нэг залуу одоо яг дөнгөж хүүхдтэй болоод ч юм уу амьдрал хэцүү ингээд орлого зарлаггүй байх үедээ бол бас ингээд яана би ч одоо яаж амьдрах юм болоо тэгээ энээсээ салж чадахгүй тэгээ дуртай болоод яаж амьдрнаа гэж боддог гэсэн. Одоо ингээд зүгээр бодож байгаа тэр нь ч сонирн биш. Цаанаасаа ийм хувь заяатай төрсөндөө улам баярлаа тэгэл байгаа юм. Тэр л одоо нөгөө хүн нэг юм бид юм шүү дээ нөгөө. Хажууд одоо жишээ нь цуг нэг анги төгсөөл явсан найз маань ингээл мандан бадраа зурган зарагдаал тэ асуудалгүй байгаал одоо харьцуулалтын юунаас болж хүн шаналдаг юм байна. Одоо тэрнээс болоод шаналал тэ одоо баг тэрэн шиг би яагаад байсангүй магадгүй айгуул би тэрнээс илүү шүү дээ яагаад минь тэг чи хүнд өөртөө заягдсан хувь заяа гэж байгаа байхгүй. Өөрөө туулах ёстой зовлон жаргал гэж байгаа. Тэр чинь өөрөө эргээ ингээ харах юм бол энэ ч өөр амар гоё одоо надад бол амар гоё амьдрал санагдаад байна. Түүний бүтээлээс төсөөллийн гүнд нэвтрэх утга зүй, учир бэлэгдлийн орон зайд зорчих мэт дүрслэл бууж онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Бидний сайн мэдих доонот амтны өөрмөц дүрс орхон туулын хувьд хамгийн төгс дүр. Тэрээр энэ дүрсийг хөгжил дэвшилтэд зүйрлсэн ч бий. Зураачийн оюуны гүнд дүрслэгдсэн бүтээлүүд өдрөөс өдөрт хүмүүсийн сонирхлыг татсаар байна. Энэ одоо заах минийхэр бол нэг хүн эр хүн нэг юм 50 гараад 60 тохиолч юм уу эсвэл 60 гараад нэг юм өөрийнхөө хувьд одоо өөрийнхөө ертөнцид таан болж эхэлдэг баг. Тэрний баян ядуу амжилтгүй сонирн биш. Хор шарн дарагдаад одоо элдв ад шунлан дарагдаад тэ нэг юм энэ болохоор нэг юм нүцгэн ингээд зөвөр л яг нүцгэн үннэрээ гэдэг шүү дээ хүн нэг юм яг өөрийнхөө хувьд нэг юм хаан болж байгаа. Одоо жишээ магадгүй энэ одоо эр хүнийг ганц алдуулж онуулж яадаг одоо нөгөө юугаа ингээ барьцсан те өдөртдөг болцсон гэх юм уу ингээд нэг юм амьдралынхаа өөрийнхөө тойрог дотор нэг юм хаан суудлал сууж байгаа нэг юм эр хүнийг тийм болдог болоо гэж би одоо төсөөлөд байгаа ер нь сайхан болцдог байх. Энэ бол яг зүгээр одоо би ингээд бүтнээр нь ч одоо тийм юу энэ байна те бүтнээр нь ингэж хийсэн нэгт одоо энэ чинь нэг юм янз янзаар тайлбарлаж болж байгаа юм л да хүмүүс болохоор карма юу амьдралын карма юу гээл тэгээ би болохоор юм мод хийж байгаа ер нь юм бүтэн эхлэлгүй төгсгөлгүй үзүүргүй одоо үн төсгүй юм мод ургачл гэдэг те би болохоор энийг өөрөө цаг хугацааны дурсгалт зориулв гэдэг тийм нэртэй бүтээл байна. Тэгээ яах вэ одоо зөвөр энэ дэр айлч талаас нь тайлбарлаж болж байгаа хүмүүс ч өөрсдөө айлч талаас нь ойлгоод байх шиг байна. Тэгэхдээ надад бол төрслөгөрлөгийн хүний нүдээр бол юм үзүүргүй үндэсгүй бүтэн гэхдээ хаанаас юм тижэл навж байгаа хизээ өгөх нь мэддэхгүй. Тэгэхдээ ингээ асраал томроод байдаг цаг явах тусам гэдэг утгаар нь юм нөгөө сонин үнцэг байгаа байхгүй. Тэгээд би цаг хугацааны дурсгал тэгээд нэр өгөөд бүтээлүүдэд ашиглаад байна. Зураач уран бүтээлч банзрагчийн орхон туулын урланд бид хэсэгхэн хугацаанд цаадсан ч гэлээ. Тэр бидэнд өөр өнгө төрөх дүрслэл, бодол, мэдрэмж бүхий гүн сэтгэгдэл үлдээлээ. Бүтээл урлагтай хамт байсан үзэгч таныг урлагийн ертөнц улам бүр хөглөн гэрэлтүүлж байх болтугай.